За цалингаа нэмэхийг шаардсан боловсролын байгууллагын багш ажилчдын ажил хаялтад сонгон найрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэгийн хамт олон мөн нэгдлээ. За тухайн цэцэрлэгийн 58 багш ажилчид ажлын байран дээр ажил хайснаар 520 хүүхэд гэртээ үлдсэн байна. Цалингаа нэмэхийг шаардаж байна. Үзэгчтэй НТV-ийн сурвалжлах баг сонгон айрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэгээс мэдээллийг бэлтгэж байна. Тэгэхээр яг одоо Улаанбаатар хотод 13 цаг. За хэрвээ хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол яг одоо хүүхдүүд маань одоо өдний хоолндоо ороод за ард бол ороод саад унтлахын хувцас өмсөд унтах энэ үйл ажиллагаа үргэлжилж явах ёстой байлаа. За гэвч одоо тэдгээр хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж за одоо гэртээ харгалзах хүнтэй юу үгүй юу гэдгийг ч одоо тодорхойгүй. За тэдний эцэг их мөн одоо тайван сэтгэл амар одоо ажиллаа хийх боломжгүй энэ нөхцөл байдал үргэлжилсээр байна. Тэгэхээр салбарын сайдаа та хэлээч одоо тэр тийм газар одоо нэг татвараа хасаагүй ч гэсэн 3 сая 800 мянган төгрөг аваад байгаа газар байгаад байгаа юм байна. Тэгэхээр та одоо тэр хаяг барьшлаа бидэнд одоо хэлээд тий ядаж локейшнийг явуулчаач. Бид нар одоо эндээс ажилласаа гараад ядаж тэр 3 сая 800 мянган төгрөг авч байгаа газар очил л доо. Багш нар л гэхэд хаалттай хаалганы цаана хүүхдээ үлдээчээд одоо ингээд ажил таялтанд нэгдээд бид ирээдүйхэд төлөө хангалттай цалин авмаар байна гэд ингээд нэгдээд байж байгаа. Тэгэхэд миний хүүхэд би одоо хүүхдээрээ харуулчаал тий хаалттай хаалганы цаана бас үлдээчээл байж байгаа. Бидний хүүхдийн эрх ашигч зөрчигдөж байгаа. Урд нь яг бас нэг 10% нэмэгдсэн. Нэмэгдээд яг тухайн үед нэг болоод байгаа юм шиг боловч одоо ингээд бүхний үн нэмэгдээд шүү дээ. Тэгэхээр ямар ч ялгаа байхгүй. Амьдрал ерөөсөө нөлөөлөхгүй шүү. Тэгээ бид нар ч гэсэн хүүхдүүдэд боловсралтай болгомоор шүү. Бид нар ч гэсэн хүүхдээ сургамаар шүү. Тэгэд чадахгүй шүү бид нар. Амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь цалин мөнгө. Тэгэхээр зэрэг одоо энэ бид нар нэгэнт ингээл ихэлсэн юм чинь одоо эцсийн үзэн л гэж бодож байна. Одоо зөвхөн багш нар гэдээ болгоод яг боловсрол салбарт ажиллаж байгаа энэ хүүхдүүд арын үйлчлэгээний албад тогоож, үйлчлэгч, манаач эднэрийг хэдэн төгрөг олно болгох юм. Тэр мэрийг яг дөрөвтэй хилээд өгчвөл бид нарт бас нэмэртэй байгаа байхгүй. Ядтаа нэг бид нар одоо 950-ыг авдаг байлаа гэхэд ядтаа нэг 2 ч юм эсвэл сая 500, сая 800 ч юм уу. Тэ адилхан 100% нэмнэ гэх юм. Тийм оруулаад өгөхөнд бид нарт ч бас хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл бид нар чинь адилхан л энэ боловсролын салбарын нэг штэ. Өглөө орж ирнэ хүүхдээ өгтөн өглөө бид нар чинь 7:30 дээд хоол цайгаа бэлдэнэ гэхээс ахуулаад бид нарт чинь ачаал их штэ. 316 дугаар цэцэрлэгт сонгон айрхан дүүргийн 23, 37 дугаар хорооны буюу содон хороолол, байшин хорооллын хүүхдүүд хамрагддаг байна. За цэцэрлэг ажил хаялтад нэгдсэнээр хүүхдүүд гэртээ харгалзах хөнгө үлдэх эрсдэл өндөр байна. За учир нь тус цэцэрлэгийн дэргэдэх 154 дугаар сургууль ажил хаялтад нэгдэж амжаагүй тул хичээл хэвэн үргэлжилж байна. За манай сургуулийн тухайд бол багш нарын одоо улс орон дээр явж байгаа багшийн ажил хаялт, за цалин өсөө нэмэгдүүлэх тал дээр бол байр суурь ижил байгаа. За бид нар одоо өдөржиний үеийн төлөөллийн байгууллага хараахан сонгож амжаагүй байсан дээр өнөөдөр хүчтэй сургуулийн маань үйл ажиллагаа одоо хэвийн чиглэл үргэлжлээ явж байна. За өдөржиний үеийн байгууллагын үйл ажиллагаа тамга тэмдэг хүлээж авсан гэрчлэгээ гаргасан албадсан ийм асуудлууд байгаа. Сургуулийн захиргаа бол одоо мэдэгдэх хугацаа өгсөн одоогоор хүлээж байна. За тэгээ ажил хаялтанд бол ярих даваа гаргаас эхлээд нэгдээд явахаар ингээд тусгагдаад ажиллаад ажлынхаа чиг баримжаа гаргаад ингээд явж байна. Одоо яахав дээ би чи тэтгэврийн хүн юм чи. Тэгээ нэгдүгээр ангийнхаа хүүхдийг хүргэж өчөөл энэ 2 настан байна. Ажил хаялт багш нар нь ажил хайсан тэгэл хүүхдээ гэртээ хараал тэгээд байж. Бид нар ч гэсэн дэмжиж ийлээ штэ адилхан ямар цалин авдаг үлээ бид нар ч гэсэн тэтгэврийн хүмүүсүүд баг тэтгэвэр авч байгаа штэ. Тэгэхээр би бол энэ ажил хаялтыг дэмжиж байна. Тийм ингэж яагаад нэг үр дүнд хүрээсэй л гээд дотроо бас бодоол байж. Сургуулиар орж байгаа цэцэрлэгэл нөгөө багш нар нь ажиллаа хийсэн. Цалингаа нэмвэл ингээ ажиллаа орхисон баг. Тэгэл хүүхдээ төврүүл дээрээ. Тэгэл ер нь бол айгу сая хэдэн 100 мянган төгрөгийн цалин гэдэг чинь бас л хүндхээр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа бол хайж байгаа гэж бодож дэмжиж байгаа шүү дээ багш нар ер нь бол